City One. Оо юу доонсоо сараа. City-гээс нэг доо. Амар байна уу? Та бүхэндээ 17 дугаар жарны сүрээр дараг чимээ гал морин жилийн мэндийг дэвшүүлж байна. Та бүхэн сайхан шинэлцээж байна уу? За ингээд би айл хийгээ шинэлэг хийх явах зураа маш гоё сонирхолтой газар орсон. За та бүхэн энийг зүгээр л e-спортоор хичээллэх газар гэж бодож ивэл буруу л бодож байна. Давхар дугуйн e-спортоор хичээлэх боломжтой амар сонирхолтой газар байгаа. Тэгээ энэ талаар дэлгэрүүлээд энэ удаагийн бодлогоо эхлэлцгээе. За энэ бол Хурц таймгээд ундаг дугуйн клуб байсан. За би ер нь ундаг дугуйг 100 л ундаг гэж боддог хүн л дээ. Тэгтэл өвөл унахтаа бүр ингээд заална. Тэгээ дээрэс нь бүр ингээд бодит юм шиг мэдрэмжээг аваад виртуал юм дугуй одоо ингэтлээ амар хөгцсөн гэж юус огт бодоогүй. За энэ бол хурд ундаг дугуйн баг гэд одоо өсвөрийн ундаг дугуйн тамирчдыг бэлтгэдэг. Дээрэс нь залуучуудыг одоо зөв чөлөө цагаа зөв болгосон одоо өнгөрөхөд зориулагдсан ийм одоо ундаг дугуйн клуб гэж ойлгож олно. За тэгээд манай орон шиг ийм эрсдэр уур амьсгалтай өвлөн ингээд цас мөстөө хүйтэн те ийм орчинд бол ундаг дугуйн буюу нөгөө зуны спортуудаар тогтмол хичээлэх нь айгүй хүндрэлтэй ер нь байдаг бах. Тэгтэл ингээд бүр ингээд яг бодит мэдрэмжээг аваад ингээд ундаг дугуйгаараа тогтмол одоо хичээллэх ийм боломжтой. Дээрэс нь одоо зүгээр одоо нөгөө тамирчдаас гадна энгийн залуучууд гэр бүлэрээ ингээд чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой газар байгаа. Түүнээс гадна Монголын дугуй албаноос ингээ виртуал дугуй улсын аварга шалгаруулах тэмцээн ингээ бүр зохиогдсон юм билээ шүү нэрээ. За энд бол ингээд дугуй унахад зориулагдсан хэрэгслүүд юмнуудыг зардаг. Дээрс нь дугуйн засвар үйлчлэл ер нь дугуйтай холбоотой юмнууд бүгд энд байгаа гэж ойлгож байгаа. За тэгээ би нөгөө Джессиг нь унаа тэгээ дугуйны нөгөө зориултын шипийг нь унаад ингээд энэ удаагийн бэлтгэлийг хийсэн. Тэгээ би болвол дугуй огт унж чаддгүй. Тэгээ нэг удаа фитнесийн нөгөө спиннингийн тест хичээлд өглөө явж үзсэн чинь нөгөө ингээд хөллийнхаа тавхаагаар дугуйныхаа дөрөөг ингээд хамж эргүүлж чадахгүй мултраад ингээд нөгөө айгүй хэцүү байсан. Тэгээ би нөгөө дугуй унж чаддгүй болохоор спиннингийн бас хичээлд явж ирэн чадахгүй юм байна даа гэж дотроо бодоод тэрнээс хойш ер нь яваагүй. Тэгээд тэгсэн чи энэ шипийг нь унаа дугуйг нь ингээд эргүүлсэн чи ингээд жигд хүчээр ингээд бид жигд хүч тараад нөгөө дөрөв нь хөлнөөс мурдахгүй амар байсан. Дээрээс нь энэ виртуал дугуйг унахаар болохоор нөгөө унан ийм суйртай болохоор унан ийм тэнцвэрээ олохгүй байна гэсэн ийм аюул надаа байгаагүй. Би ч нөгөө дугуйн дээр одоо нөгөө тавиал нэг 2 3 4 эргүүл нь ер нь л дугуйг хүн чаддаггүй хүн. Тэгэхэд би бол энд баг хангалттай бүтэн цагийн баг бэлтгэл хийчихсэн. Тэгээд дугуйн виртуал одоо дугуйн спортоор хичээлэхэд бол ямар ч байсан аюулгүй унан бэртэн те дээрс нь манай усаа ч нөгөө засмал зам дугуйн зам энэ төр байхгүй болохоор машин тэргэн шүргүүлэх энэ төр янз бүрийн асуудал байхгүй. За тэгээ өвлийн үйлрэл даарахгүй заалн тогтоо тухтай. За эмэгтэйчүүд бол бас ингээд дугуй унаад явахаар чинь сайртан найрс хураш энэ төр гэл амир хэцүү байдэн штэ. Тийм юм ерөөсөө байхгүй айгүй маш таалагдсан. Тэгээд өөр дуртах юм бол зөндөө олон давуу тал байгаа. Тэгээ би болохоор ингээд нөхөртөөгөө гэр бүлээрээ очиод жийсэн амар сонирхолтойсэн. Бас ингээд интернетээр холбогдоод хоорондоо уралдаж болдог. Дээрс нь ингээд зөндөө олон тэмцээнүүдэд захимаар одоо оролцож болдог. Тэгээд энэ виртуал одоо энэ захим холбогдож байгаа дэлгэцэн дээр нь зүрхний цохилт хуурдж нөгөө шатж байгаа калкулаар зөндөө олон мэдээллүүд бас харагддаг. За энэ клубт бол ингээд хүүхдүүдтэй ирэх юм бол хүүхдүүд нь давхар теннисээ тоглоод хүлээж ээж болдог. Би нэг цаг орчимж ийсэн баха зөндөө хүс гараал айгүй юм болсон. За тэгээ хүсээ хатах зураа мэдээж яа зүгээр ах уу e-спортоор гэр бүлээр ингээ хичээлээд хүсээ хатах зураа сууж ин да. За энэ влогийг хийснээр бол дугуй спортыг шал өөр нүдээр харж байна. Би ч бас дугуй спортоор хичээлэх боломжтой юм байна шүү гэдгээ ойлголоо. Тэгээ дугуй спорт гэдэг маань бол шал өөр төвшөнд хүрч байгаа маань Монголын дугуй айгүй сайн хөгжиж байгаа юм байна. Тэгээ залуучууд бид нар бол одоо техник технологи хөгжиж байгаатай холбогдуулаад одоо Counter Strike-ийг e-sport гэдэг шал өөр нүдээр хардаг болчлоо. За тэгээд үүнтэй зэрэгцүүлээ техник технологитой ингээд хосолсон гой ийм үйл ажиллагаа явуулж байгаа клуб одоо янз бүрийн газруу зөндөө олон нэгдэж байна. Тэгээд энэ бүгдээрээ бид өөрсдөө үйлчлүүлж бид өөрсдөө тэр газраа дэмжиж ажиллаж энэ маань илүү нийгэмд одоо хүрээллийг авч илүү олон салбар ч юм уу илүү үйл ажиллагаанд өргөжин гэж боддог. Тийм болохоор энэ одоо дугуйн клубээр заавал үйлчлүүлээрэй гэж одоо хүсье. Тэгээ хамгийн гонигтай нөх юм бол энэ Эрдэнэт хотод байгаа.
Тэгээд магадгүй утгагүй хотоо салбараа нээж магадгүй эсвэл адил төстэй клубч нэгдэж магадгүй. Тэгээд та бүхэн минь үргэлжлүүлэн сар зэндээ сайхан шинэлээрээ аж аргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.